За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан орой мэндийг хүргэе. Нээл тарагийн энэ удаагийн хөзөр дэлгэлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хитүүлээ таны хүсэл энэ бодож байгаа хүсэл чинь биелэх үү эсвэл биелэхгүй юу те. Тэр талаар хөзөр дэлгэх болно. За 3 хөзөр байна. Сар, тэгээд хүсэл, тэгээд зоосны хөлөг баатар. Энэ 3 хөзөр айл нүдэнд тушаа хөзрийн сайхан сонгоорой. За тэгээд юу шүү дээ. Шинэ жил дууссан. Шинэ жилийн моднуудаа бол эхнээсээ хураагдсан. Тэгээд юу яа? Жохон ууц мууц шанах талруугаа хүмүүс орж байгаа шиг байна. Тэгээд ууц шанах хамгийн гол нь 2-9 гарсан ч л монголчуудаа ханаа бинэ төрөв. Тэр талаас сайн бодоорой. За тэгээд хөзрөө сонгосон гэж найж байна. 3 2 1. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань сар гэдэг хөзөр байна. За хөзрийг ажиглавал сарны гэрэлтэй 2 Египтийн юуны хажуугаар ингээд багны урдуур ингээд сайхан гарсан. Нэг талаас бол их гоё хөзөр харагдаж байна. За маш давчгандаа бол хүсэлчин бол ер нь биелэхэд аюу хэцүү төвхтэй биелэх магадлалыг зүгээр нэг юм 20-30% бодож байгаа аюу буруудахгүй. Яагаад вэ гэвэл чи ингэдэг юм сар хөзөр маань өөрөө юу гэдэг юм ер нь нэг юм яг барлаа гэх юм уу тодорхойгүй байдлыг бол нэг талаас илтгэдэг. Бас аюу хүлээлт удаан байдлыг илтгэдэг. Бодтоо яг сартай шөнө сайхан ерөнхий нэг гэрлээ болохос яг тийм нартай өдөр шиг тийм юм шүүстэй. Бүх юм тод нарийн ширийн харагдахгүй сте. Таны хүсэл бодож байгаад биелжээс гэсэн зүйл гэсэн бас яг тийм байвал яа. Ер нь энэ хүсэл, энэ бодож байгаа зүйлсийг сайхан биелээсэй гэж бодож байгаа бол давхар нэгдүгürt энийг биелүүлээгээд үр дүнээс ямар хувийн. Тэгээд хамгийн ойрын хугацаанд биелэхээр байна уу? Эсвэл үнэхээр та ингэ юу яцсан юм уу гэдэг чинь жоохон тодорхойлохгүй бол энийг ингээл биелүүлгээл яваад ахаар зүтгээл яваад ахаар бас яг хүссэн хэмжээнд үр дүн гарахгүй ч юм уу эсвэл амар уддаг ч юм уу эсвэл нэг ингээ гоё хичээсээр явсараад тийм замхардаг мөрөөдүүд өгдөг штеп. Тийм байх магадлал байгаад байна. Үгүй бол энэ юу яа? Хит төвхтэй мөрөөдөл байх магадлал байгаад байна. Юу гэдгийг ингээ за яг мөнгөтэй болж болно. Эсвэл тэдэн цаас юм. Эсвэл яг юу гэдгийг өөр чинь яг таараагүй. Эсвэл олон юм хийж байгаа тэрнээс бүр хэцүүлэгдсэн. Эсвэл яг өөр чинь арай бэлэн болоогүй тийм зүйлийг өөрөө яг хүсч байх магадлал байгаа учраас яг нүггүй ярихад энэ хүсэл бол бас биелэхэд аюу төвхтэй бөгөөд яг 20-30% магадлал байгааг бол байгаа. Гэхдээ аюу удаан хүлээгдсэн зөндөө юм болсон бодолтой би 20,000 төгрөгөөр юм зарлаа гэхэд тэгээ зардал нь 19% гээд баг зараад ягсан юм зү. Яг тийм маягийн байх юм шүү. Эсвэл тэгээд аюу тийм ерөнхий тийм зүйлсүүд байгаа учраас бас яг энэ бас дэмий шүү тийм орох гэдэг юм. Нэгт. Хоёрдугаар 4 сэлэм. За хөзрийг ажиглал 4 сэлэм юу хийсэн байгаа вэ? Нэгэн гоё цагаан цэцгийг ч юм уу бамааш тийм цэцгийг тойрцсон байгаа вэ? Ингэвэр байна. Ямарваа нэг зүйлсийг хийхдээ хит тийм яардаг юм уу эсвэл амар тийм самардаг ч юм уу хит ангимэргүй зүгээр жоохон тийм тайван байж агаад өөртөө ч сайхан бас дүгнэлт хийх үс юм хийгээд жоохон тайван баймаар байна. Тэгэхгүй бол ер нь л нэг имэйл гэлзуулчих, газ болгочих, газ бүтээч тэгэл болно ш бүтээш тэгэл нэг тийм тас гэдэг аюу тийм дайрсан үйлдэл та өөрөө хийх гээд байна. Яг нэг тийм буруу зүйл бол биш. Гэхдээ зөрөө тийм нөгөө талаас харахаар юу байгаа юм. Ер нь амьдралдаа өөртөө жоохон тийм тайван байгаа, бас наадгаа жоохон хүлээн зөвшөөрөөд тий. Яг биш байж болно. Гэхдээ ирээдүйд ич бас биелж болно шүү дээ. Тийм учраас биелэхгүй байна. Яана энийг нэг тийм дайраа эсвэл санаа зовох шаардлага угаасаа байхгүй. Зүгээр наад хүсэл болон байгаа амьдралыг хүлээн зөвшөөр. Угаасаа хийх гэхээр аюу төвхтэй,
Тэ бас бүр тэрнээс юм болчих магадлал байгаа тань. Зүгээр наатаа ингээд нэг тэгж байгаа болондоо гэж ер нь орхисон одоо аюу сайн байгаа тань. Энэ хооронд өөрийгөө сайхан бэлдээд илүү өөр зүйлүүд төлөвлөж чинь бурхны алтан цаг гэж юм байдаг. Яг болох ёстой юм, болох ёстой цагтаа, болох ёстой газраар, болох ёстой хүнтэйгээ л болдгийн заяа. Тэрнээс наан их тийм амар тийм нэг яс байж ч юм уу, гэс хүнтэй сууж ч юм уу, гэс ингэшид хичээдэг тийм нэг тийм бодолд автах хэрэггүй. Зүгээр л өөрөөгөө тийм байгаагаар нь одоо хүлээн зөвшөөрсөн хамгийн чухал байгаа юм аа. Тэгээд дээр нь 3 дахь өдрийг ажиглаж яваад одоо эндүрнээс буюу за лазгана. Нэг талаас нөгөө талаас аяг бол мэдрэмж өдр. Одоо юу гэдгийг зөрүүд ингээд танд ингээд та ингээд амар ингэ болох хичээгээд иддэг. Гэтэл эн чинь нэг тэр хэмжээнд гоё үр дүн өгөхгүй бол яах юм. Зүрх сэтгэл бас ходоод үүдэх хэмжээний бас гомдно үстэй. Яг тийм үйл явдал одоо тань дээр болох гээд байгаа учраас хит ийм зүйлсүүд төр нэг тийм яарах ер нь бол хэрэг байхгүй. Тэгээд одоо бас нэг тийм гоё үр дүнж гарч иж байгаа юм бол ялангуяа энийг хэрвээ одоо хүнтэй харилцаж юм бодож байгаа бол дэмий юм бол ер нь дэмий юм байдгийм аа. Дээр нь өөрийнхөө бас үн цэний мэдрэж чинь амьдрал догнох штэ. Энэ одоо энэ зарцуулж байгаа үн цэнийг цаг одоо үр бүтээл үр хүчтэй одоо цаг хугацаагаа арай өөр зүйл, арай өөр хүн, арай өөр ажил зарцуулбал хамаагүй илүү үр дүнтэй юм биш үү. Тэгээд тэр наадах хамгийн гол нь хүлээн зөвшөөрч үчээ. Нэг л их тийм жоохон зөрүүлсэн өөрийнхөө гэсэн нэг би мэдэж гэсэн маягтай хүн яваад байна. Нэг тийм энэ үл яг үнэ хэлхий нэг тийм сайн зүйл биш шүү. Ялангуяа энэ хөдрийг сонгосон хүнтэй яг би потенциал олж харсан байгаа яаж гэж ойлгож байна. Нэг буруу зүйл бол биш. Тэгэхдээ энэ чинь цагийн цагтаа штэ. Учиргүй одоо ирээдүйдээ оюутан залуу одоо шууд сургууль төгсөөл бүр амар лаглаг болчихгүй. Тэгэхээр сургууль төгсөө оюутны ядуулээ дуршлахгүй батсан ажил ороход буу юм болно. Яг тэрэн шиг амьдрал зүйл өөртөө ч болоод байгаа юм аа. За тэгээ энэ хэдэн зүйлсийг энд нийлүүлээ харахаар ерөнхийдөө бол 20% тай. Гэхдээ энэ нэгэсэндээ арай болоогүй буюу яг бүтэх байх. Гэхдээ нэг бол болоогүй. Эсвэл ер нь дэмий. Нэг хайхтар энэ хүсэл мөрөөдөлтөй бол хайхтар тийм ач холбогдлогоол болгоё бүтээгээл хамаг шар махтагаа хатаад байх шаардлага бол алга зүгээр тайван орхи. Нэг юм хэлье. Амьдралд ийм үйлдэл байдаг шүү. Ялангуяа хайр ч юм уу эсвэл хамгийн хүсэж байгаа зүйлээр гарч ирдэг юм. Хэрвээ үнэхээр хүсэж байхад хоошод байгаа зүйл байгаа бол зүгээр сайхан заримдаа орхишжээ. Харин тэгэхэд үнэхээр яг өөрт чинь хэрэгтэй зүйл байгаа бол одоо гэдгүүлээ ажгүй ингээд амьдралын сайн сайхан болж байгаамаа гэж ихэл үзвэл харин тэр чинь өөрөө сайхан ороод ирдэг юм байна. Орж ирэх хэвээр хүн бол тэгэл орж ирэх хэвээр үйл явдлууд сайхан ороод ирдэг юм. Цаг нь болохоор орж ирэхэмгүй бол тэгэл сайхан явчихдаг юм. За юу. Тим имийг л сайхан анхаарч байгаа. За харин одоо гаргалгааны наривчсан хөдөлгөөд рүүгээ орцгоё. Яа энэ ч аа. Ингэж харагдчих тий. Энд байна. Угаас за эхнийх нь 4 сэлэм. Угаасаа хувь тавилангаас таныг ер нь миний өгшөө бороо дэмий штэ тий. Зүгээр байжээ гэд байлгаад байгаа юм байна. Зүгээр энэ зүйлс дээр өөрийгөө тэмцдэг санааг тайван байлга. 4 сэлэм бол өөрөө одоо түрүүчийн асууж трүүс гэдэг сэтгэл санаагаа тайван сүтэ цөөрөн гэдэг шиг хөзрөхгүй юу. Нэг хайхтар юм ингээд хямраад яалаа гэдэг хэлээд намаа хийчихгүй битгий юм бол бүх юм зөв зүгээр харин амьдрал үргэлжлэн одоо хийх бол биш эсвэл ер нь хийх зүйл бол нэг биш. Энэ дээр та өөрийгөө бас ер нь одоо тайван байлгаж сурахгүй бол хэрэгцээгүй хит их зүйлсүүдээр та бас өөр жоохон тийм санаад зовноод байдаг байх магадлал байна шүү заяа. Зөвхөн амьдралын сайн сайхан зүйл гэдэг нэг сайхан ойлгож сурмаар байна. Хоёрдугаар ер нь өөрөө юу өстэй
хүн заримдаа тийм буруу газраар яваагүй төлөө явахгүй байна гэдэг чинь өөрийгөө хамгаалж яана гэсэн үг үстэй. Одоо юу гэдгийг ингээл дээр үед бол нэг одоо учиргүй автоматтай байрны гадаа модож эсвэл вэгүй хүний гэрийн хашааны гадаа явах төвхтэй өстэй. Тэгэл яг тэрэн шиг зүйл бол одоо өөр төр чинь бол болоод байгаа юм байна. Өөрөө энэ дээр нэг тийм сэтгэл санаа хүчлэхгүй ч юм эсвэл одоо хүчлэхгүй байгаа бол битгий өөргөө нэг тийм амар хүчил бүх юм зүг зүгээр. Наадахтай чинь наадангуу одоо нар мандаж навч нахиалан заа юу. Битгий өөрөөрөө ийм одоо тийм сонь зүйлтэр хүчлээрээ бүх юм зүг зүгээр явж байгаа гэдгийг өөртөө маш сайн ойлгуулаарай гэж одоо гарч иж байна. За хоёр дахь нь 7 сэлэм. Ерөн жоохон тарих толгой чинь одоо толгой чинь гашилчааг үзтээ. Яг имийг ер нь харж чадчихэв. Яг одоо боддоор нь те толгой сайтай хүний юугаар одоо харж чадчихэв. Нэг л их тийм моёхорлаад болгоё бүтээ одоо ингээд яваад байгаа юм биш үү тийм үстэй. Зүгээр л бүх юм ингээд гайгүй байна штэ. Тэгээд дээр нь энэ дээр одоо байгаа нөхцөл болон энэ хүсэл дээр одоо илүү тийм өөр зүйлийг хараад илүү өөр зүйлийг болгоод сэргэлэнтэй толгой сайхан ажиллаад явах бүрэн потенциал байсаар байгаа атал та нэг л юм дээр тийм манраа төвлөрөө те. Одоо нөгөө нэг юу гэдэг штэ. Нэг зарим нэг гахаач нь юудгүй бодож ясч гэсэн хамаагүй тэгэл дайрдаг үстэй. Яг тийм маяг бодонгохаа. Яг тийм маягтай таас байгаа юм биш үстэй гэдэг ер нь маш сайн бодож тунгааж үзвэл аюул сайн байна. Тэгээд дээр нь одоо чинь орхино гэдэг чинь одоо юу гэдэг бүтэн юу биш үү? Одоо юу гэдгийг зарим хувцас сонирхч хүмүүс бол мэднэ. Одоо нэг ажгүй хувцас авчаад тэгээд унжаасан ч гэсэн өсчихсэн ч гэсэн за тэрний жилээр би аавна одоо энийг зарна гэж орхичдаг. Тэр хооронд зөндөө юм болж тэдэг унд өсдөг те компани давхуран галдаг гэтэл эцсийн өрөндө өссөн байдаг. Яг тэрэн шиг үйл явдал магадгүй танд төс болох учраас одоо ер нь энэ зүйлсийг нэг тийм амар яахгүйгээр одоо бүтүүл тэр үз бүтэхгүй бол бас тэр л үзгээд одоо бүтүүл юу гэхлээр тий тэрэн шиг сайхан ойлгоо явах нь өөр чинь яг одоо хамгийн чухал юмаа гэдэг хөзөр одоо энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Гурав дахь нь аягны хатан. Ер нь энэ хөдрийг сонгосон хүн та одоо хит мэдрэмжээ даадаг төрлийн хүн байгаад байна. Би өстэй энийг л хийм, би өстэй энийг л болгоно, би эсвэл энийг л хайрлна гэж яваад байна. Гэтэл яг нэг үгүй ирвэл та амьдралыг тархиараа харж чадахгүй зүрхээрээ тийм романтик маягаар хараад байгаа юм биш үү гэдгийг юу жаа бодож үзээрэй. Нэг үл хэд романтик эсвэл хүн эмгэл драм шиг тийм амьдралыг хараад ах магадлал байгаад нэгтэл амьдрал аль нь ч биш. Амьдрал зүгээр амьдрал. Аль нь ч байж болно эсвэл аль нь ч биш байж болно. Энэ дээр нэг тийм өөрөө өөртөө нэг тийм дүр өгдөг ч юм уу эсвэл хэд өөрөө өөртөө нэг юм одоо өрлөг ижийн дүр өгөөд яваад байх нь өөр чинь аюу зохимжгүй юм байгаа юм. Бас нэг зүйл гэвэл юу ямаар байна. Яалтчгүй амьдралд чинь жоохон тийм ментор ч юм уу зөвлөх хүмүүс ч юм ярилцах юм жоохон хэрэгтэй байна. Ялангуяа энэний тал дээр хэрвээ байхгүй бол над руу холбож болно. Байгаа бол хүмүүстэй маш сайн ярилцдагсан юмыг олон талаас хар. Тэгэхгүй бол одоо үгүй үнэхээр бас тийм хүлээн зөвшөөрч чадахгүй хүсэхгүй байгаа зүйлсүүд бол таны энэ жоохон байхын үед жоохон байгаад ах шиг байна. Энтэйгээ жоохон тийм нүүр тулах. Гэхдээ нэг тийм байнгүй ш. Ганц хоёр удаа тийм бас нүүр тулаад би ингэж болох юм би энийг ингэх хэрэгтэй би энийг одоо ойлгох хэрэгтэй би ингэж хайрлаж энийг ингэж хүндэлж эсвэл ингэж бүтээх хэрэгтэй байна гэдгээ одоо ойлгох тийм хэрэгтэй байна. За тэгээд бяцхан дүгнэхэд бол 4 сэлэм нэг хайхтар өөрийгөө битгий хүчил лазганаад байвал лазганаа орх. Харин 7 сэлэм аюу толгоогоос ажиллал орчлын ертөнцид хаана хэн юу болоод байна те одоо болж байгаа бүчүүнийг аюу сан толгоогоос сэргэлэнт тэгээ аягны хатан өөрийгөө жоохон дар хитрүүл бас нэг тийм битгий юу яа одоо үдгийн тийм өрлөгийн дүр битгий ороод заа юу. За харин одоо таны энэ хүсэл биелэхгүй дээр оракл өдөр юу зөвлөсөн байна харцгаая. За эхнийх нь пая рахула одоо Тэнгэрийн одоо дайчин сүнс, дайчин Баатар бурхан одоо таны хамгийн их тийм айлгаж байгаа, таны хамгийн их тийм хүлээн зөвшөөрөхөөс дургуутж байгаа, тийм нүүртлэхээс айж байгаа зүйлтэй нүүр тулаа. Энэ чинь
Ер нь хөзрийг сонгосон хүн та ингэдэггүй юу? Одоо үүдгийн нэг хошин шиг өгдөг штэ. Маскын дэгэж нэг юу болоод нэг хошин шиг хулгай гараад тэгсэн тэргүй явж ирсэн дэгэж тийм юм болох. За би болгоцсон гэлждэг. Тамиг хүн хулгайлаагүй зүгээр тийм одоо хулгайсан хүн алдахгүй байхад мань хөөрө болчих гэдэг. Нэгсэндээ хүнийг одоо хэрүүл уруул тийм ямар нэгэн тийм юм болохгүй төлөө одоо асуудлаас цухтаадаг эсвэл одоо үгүй яг гоёгийн хартан зүйлээ бас тийм яг боддоор нь хартан төлөө тийм цухтаадаг юм байгаа юу те тэр талаар ер нь жоохон бодож үзмээр байна. Энд ч одоо хүн асуудлыг нүүр тулна гэхээр л одоо тийм одоо дарга дээр очиод л тийм хамрын цайд унахсан гэсэн үг биш шүү дээ. Энд чинь юу болж гин юу болохгүй байна. Би хамгийн гол нь би юу хүсэж гин те би яг энэ мөрөөдөлтөд яамаар байна. Би энэ хүслээд биелүүлэхдээ яах юм те. Тэр төлөө юм а тийм бодож нүүр тулж явмаар байна. Тэрнээс одоо яг нэг буруу ч юм биш л те дургур ус хүнийг бол яг нэг 50 дондох ч болно тэгэл. За цагдаагийн газрын хүчтэй бол би юу ч хэлээгүй шүү. За 2 дахь өдөр 1000 гартай ава локишит тавсвара. Юу штэ хөө одоо чимээгүй үйлдэл бол заримдаа хамгийн зөв зүйл байдгийг. Нэг айхтар үр дүн гаргаал амар тийм одоо хичээгээл тэрэндээ ингээл тийм хөс тусах хэрэггүй. Заримдаа өдөрт нэг тоос өргөх нь заримдаа хамгийн зөв байдгийг. Одоо өвөлтгөө одоо тоос өргөнө гэж бас төвөгтэй хэлвэстэй. Ядч тэгээд ганцаараа бол баг юм хийсэн хамгийн дэргэдэг шиг ер нь зүйлсүүдээр зүгээр баг наадахаа ингээд болгоо бүтээж дайрдаг ч юм уу эсвэл зүгээр цаг нэрхээ болгоол үдээ гээл харах нь хамгийн чухал байна заа юу. Нэг хайхтар энэ дээр би тийг нь яана гэдэг тийм битгий юм бод бүх юм бурхны заасан замаараа явж байгаа юм шүү. За харин одоо таны хүсэлтээр ч одоо энергийн цохилгоор ер нь бас зөв таарсан байна уу буруу таарсан гэдгийг харъя. Танд гэхдээ айгүй энэ жоохон балаа юм байна. Энерги чинь өөрийгөө хар. Ер нь юу болж гин юу бүтэж гин те. Яг бодит байдлаа зүгээр сайн харж байгаач. Хоосон найдвар тэхийн оронд яг бодиттой найдвар нь юу байна вэ? Тэртлийн юм руу илүү сайхан төвлөрүүл яасан юм бэ гэдэг юм руу таныг илүү тийм одоо чиглүүлээч гэдэг энийг ч юм бол таны одоо гарч иж байгаа юм аа. Judgment бол нэг талаар юу гэдэг юм? Үүлийн үрийн хөзөр. Хувь тавилангийн ус хөзөр. Яалтчгүй танд одоо гэдэг юм бас тийм хувь тавилангаас заримдаа төр зүр орхих хэрэгтэй ч гэдэг юм эсвэл бүр орхих хэрэгтэй юм бол ер нь жоохон байна. Гэхдээ энэ тал дээр бол одоо гэдэг юм ер нь юу яач жоохон хит битгий өөрийнхөө дайраач. Бурхнаас тань ингээд тийм дэмий гэсэн мессеж өгж байгаа бол эсвэл хүлээ гэдэг мессеж өгж байгаа бол зөвөр орхичооч гэдэг юм танд өгөөд. Битгий тэгээд одоо гэдэг юм бурхан багш орхих гэсэн би тэгэхээр одоо орхитлон хүлээлгэж чинь битгий зүгээр л түр зүр мартчих заа юм. Яагаад гэвэл 10 сэлэм. Ийшээ явах тусам та ер нь нэг юм хувь тавилангаас болохгүй зүйл рүү тийм явах тусам биелэхгүй тэгээд яа гэм бэ? Одоо улмал тэр нь биелэхгүй, улмал таны урам хугараад байдаг юм байна. Зүгээр сайхан орчих заа юу. Энд чинь явах тусам та улмал хэцүү байгаа бол. За тэгээд ерөнхийдөө энийг хэлэхэд бол энэ бол биелэх магадлал нэг юм 20-оос ихтэй 30%, ер нь бол 20%. За яг баг цагаар бол 10% шүү. Гэхдээ одоо айгүй их цаг хугацаа болно заа юу. Тэгэхээр ер нь бол дэмий шиг л харж байна. За тэгээд эхний хөтөр маань дууслаа. Хөтөр зэлгэсэн таалсан бол лайк дараар шеэр subscribe дараарай. Мөн donation бол маш баярлах болно. За тийм үнтэй одоо гүлийн нутгын дээр юу хийх шинэ зорилготой байна те. Юуны төлөө тэмцэнтэй бичиж явал тэр жинлээ сайхан манифест хийгээд залбирлуулдаг ерөөлрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхан өссөн ерөөй. За дашрамд дурдахад одоо байнгын стресстэй тайвширч чадахгүй уур уцаартай хэцүү байгаад байгаа бол та бүхэн энэ дээр зөвлөг ор класс хэрэглээд үзээрэй. Бүх юм одоо 10-20 минут сайхан давстаасанд ороод 10-20 минут ингээд гоё бисур хий гараад ирэхээр аюул сайхан тайвширчаад гоё болоо гараад ирэх юм байгаа юм шүү. За тэгээд дашрамд дурдахад хэлий. Бүтэхгүй нүунийг үхрийн додгийг харж буг өвлөө чон турж хүнэд үг байдгийг шүү. Яг өөрөө жинбэлийн үг зохицгүй гэдгийг бодж үзээрэй заа юу. За харин одоо 2 дахь зөвлөгөө орцгоё.
За хоёр дахь хөзөр маань за хүсэл гэдэг хөзөр байна. Тэгээ цаашаа тэвс хэрэгсэн юм байгаа. 11 гэсэн. За юу яасан? Нэгдүгээр тэнэг төр сонгосон хүн бол их сонирхолтой хүн байна. Нэгсэндээ яг энэ хүсэл нь бол ерөнхийдөө бол биелэх магадлал 60-70% тай. За яагаад вэ гэвэл энд 3 хөзөр байна. Алинд нь ч тийм хувь тавилангийн яадаг гэдэг яалал гэсэн хөзөр бол байхгүй. Харин зөв юу байна вэ гэхээр энийг биелэхгүй нь цэвэр танаас хамаарнаа. Таны хичээл зүтгэл, болгыг бүтээгсэн байдал, тэгээд бас нэг одоо толгой хэрсэн ажиллах үү тэр боломоос хамгийн юм хамаарах болохоос биш зөвөр нэг юм Бурхан багшаас залбираад ч юм уу эсвэл Иесус Христ алимж байсан гэсэн залбираад нэг тийм нэмэргүй зүйлийг бол та жоохон хийгээд байна гэдэг юм гарч ирээд байгаа юм. Энэ бол хүсэл гэдэг чи одоо юу вэ? Одоо их тийм энерги шаардсан. Бас дээр нь бас зөндөө юу сүүл явдал болсон тийм гэдэг чтэй. Тэгэхээр энэ дээр таны бас яг тийм байгаарэ. Аюу сайн хичээгээрээ болгоё гэж дайраараа үнэхээр үүний тийм байгаа хамгийн юм тийм байгаа бүхний сайхан зориулаад болгоё бүтээгээ сайхан шийдээд тэг бүр сайхан төлөвлөж мөлөвдөг ч юм уу те. Аюу гоё яваарэ гэж гарч ирдэг. Тэгсэн нөхцөлд аюу дажгүй бас бүтгий бүтэн. Тэгээд дээр нь энийг хийгээ явж байгаа хооронд одоо давхар таны бас нэг амьдралын сайнс мэдрээд бас гоё зүйл болж юм бүтчин гээд сайхан яваад тэгээд амьдралын чинь бас тодорхой хэсэг өөрчлөгдөөд энэ сайхан бүтээд ингэж явж хахад зүгээр нэг аанг бүтчихвч айгүй гоё тийм юмуд бол гоё явах зүйлс зөндөө байгаа юм байна. Тийм учраас одоо юу гэдгийг энийг зүгээр сайхан хийгээ явахд бол нэг тийм буруудсан, баллсан, ташаасан юм бол байхгүй. Энийг харин сайхан бүр хий, зүтг, эцсийн сайхан үзтэй. Энэ чинь ялангуяа энэ хөзрийг сонгосон хүн та жоохон юу байх магадлал байна. Одоо ууг нь бол айгүй тийм сайн сууртай, дажгүй юм шиг хэрнээ. Тэгээ яг цагаа тулахаар юу яадгүй одоо эцсийг үз чаддгүй гайгүй юм шиг хэрнээ айгүй тийм балаа байдалд өөрийгөө та бас оруулдаг байх магадлал байж шүү. Тэгэхээр ялангуяа энэ хүслээ үнэхээр гоё болгоё бүтээ ингэ хийж байгаа бол хүслээ яг эцсийн сайхан үзээд сайн яваарэ гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм шүү. Тэгээд зүгээр нэг эцсийг үзэхгүй энэ хийж байгаа үүдлээсээ сайхан таашаал аваад гоё сайхан урам зориг аваад мэдрээд энийг бас хийж байгаа шүү болж байгаа шүү амьдрал сайхан бүтэж байгаа зүйл гарч байгаа юм шүүгээ сайхан төрсөөлөө тэрээсээ урам аваад манифест хийж явбал аюул сайн байна. Нэгт. За хоёрдугаарт гэвэл энэ дэр хавтаа эмхтэй тэгээд арслан хоёр байгааз нэг ёсонд зүгээр нэг энийг бол одоо ганцаараа хийх биш бас өөр чинь туслах, дэмжих, зөвлөх тийм хүмүүсийг олоод тэдэнтэй бас сайхан хамтраад эсвэл сайхан зөвлөгөө аваад нэгсэндээ ганцаараа зүтгэх биш олоолаа зүтгээд эсвэл за олоолаа зүтгэх юм тийм олон хүний сайхан дэмжлэг аваа явбал бүр сайн одоо ажгүй заяа. Тэгэхгүй тэгээд нэг юм ганцаараа болгоно гэж яваад байвал бас одоо нэг шоргоолж биш шүү дээ. Шоргоолчийн сүрг өөр байж яг тийм шоргоолч бүх юм бүтдэг гэстэй. Яг тэрэн шиг таны амьдралаас байгаа юм шүү. Зүгээр сайхан хүмүүсээс ичиг зовлгоор сайхан тусламж гуйв одоо ахаа хичээгдэж юм эсвэл мэддэг гэж юм уу те. Тэгээс сайхан явах нь өөр чинь маш үр дүнтэй юм а гэж гарч иж байна. За хоёр дахь нь 5 сава. За страйк тэмцэл. За хөдрийг ажиглал юу байна? Одоо юу гэвэл бас гал гарсан тийм сава байна. Юу яана? Угаасаа эндээ тийм жоохон зөрлөдөх, нүүр тулах одоо бас эсвэл өөрөө чинь жоохон тийм дорд үлдсэн хүн ч гэдэг юм. Ямар ч гэсэн тийм саад барц тийм зөндөө гарна. Тэр болгон дээр тэр хямраа суугаад тавиул одоо нас чинь гүцхүү гэдэг шиг юм болох гэдэг байна. Зүгээр амьдралдаа битгий юм дээр ингээд тийм бууж өгөх юм битгий өөрөөртөө одоо битгий амьдралдаа бууж өг бүх юм амьдрал дуусчаагүй байл эрүүл сарууд ажгүй байна. Ер нь эрүүл сарууд биш байсан ч гэсэн ханаатай байсан ч хамаагүй нэг тийм мяарад байгаа юм бол харлах заяа. Зөвөр өөрийгөө сайхан хүмүүс таныг юу гэж хэлсэн болно, яаж ч үзсэн болно, эсвэл та өөрийгөө юу гэж бодсон болно. Эцээ юу үр дүн чухал үстэй.
Тэгээ одоо юм уучруу гэх юм тийм тэнийг үйлдэх гэдэг байгаа биш. Зөв өөрөө хүсэл мөрөөдөлийг биелгэж байгаа хэвчтэй. Тийм байхад бол үр дүн чухал юм аа гэд тэмц одоо хүсэл мөрөөдөл гоё юм биелүүлэхдээ цаана тэмц зүтг хичээ хүмүүсийн тийм үг байна эсвэл хүмүүстэй өрсөлдөгч байна эсвэл хүмүүсээ жоохон тийм зарим хүмүүсийн нүүр тулхал өөрлөд байвал сайхан нүүр тул халз үз хандлалын хөшөөш тэгээ сайхан нэг тийм нүүр тулхал нэг тийм буруу байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэд хамгийн сонирхолтой нь гэвэл энэн дээр эго гэж гоё юм орж ирнэ. Хүмүүсийн эго болон өөрийн эго. За яагаад вэ гэхээр одоо юу гэдгийг энэ хөдрийг сонсон хүн та жоохон одоо өөртөө ихтэй байдаг ч юм уу эсвэл бус хүмүүсийн юм ч юм жоохон тийм байгаад байна. Ялангуяа энэ дээр өөрөө ч нэгэ болон бусдын эго жоохон тийм нөөцлөх нь жижиг юм болоод байна. Хамаагүй заа юу. Өөртөө ихтэй бай дайр. Гарлын энерги аюу өндөр байгаа нөхцөл таныг бол ерөн л одоо аз хэмэр яад гэдэг гоё юм бүх юм таны сайхан эвийгээд ажгүй явах болно. Тийм учраас битгий өөртөө эргэлз бүх юм зүг байгаа харин сайхан тэмцэж одоо юу болно. Хэзээч нэг юу гэдгүй баруун хоцроо өгөхөөр зүүн алгадвал тэгээд зөрөөл госон шүү дээ тэгээд. Тэрнээс тийм бурхан байх шиг тийм зүүн мөнгө гэдэг юм байхгүй заяа зүгээр сайхан тэмцэмдэр сайхан тэмцэнэ. За 3 дахь хоцор сэлэмний хүлэг баатар. Эн чи юу штэ хөө ер нь жоохон тийм нэгт аюу тийм итгэвтэй бай гэж байгаа. Хоёрт бүх юмаа ер нь тодорхой байлга, толгоо сэрэг байлга. Энд чинь эцсийн таны л амьдрал. Энэ үгийг сонсон хүнтэй уг нэг толгоо аюу дажгүй тийм сэрэг хэвдэл сэрэг юм байна штэ. Гэсэн хэрнээ өөр дээр нэг тийм одоо юу ядгүй ч юм уу одоо ажиллуулж байгаа толгоо яадгийг тийм айгүй бага байгаадаа нэг л их тийм мөрөөдлөөрөө ч юм уу эсвэл хүний хийснээр ч юм уу уг нь та өөрөө итгээд дайрвал тэгээд яг өөрөө би хамаг юм одоо нэг таанаас шиг одоо өөрөө би өөрөө л хийдэ гэж явбал толгой ч хүрэх юм байна айгүй сайхан юмнууд болох юм байна. Тэгээд юу яах юм бэ штэ бас танд хин тус яаж болох гэдэг юм бол бүрэн таварж мэдчихлээ байгаа юм байна. Тэгээд чинь нэг одоо нэгсэн таны аюу тийм бас хашир бай. Маш сайн нэг тийм одоо том зургаар нь ингээд энэ хүсэл мөрөөдөл биелгэж байгаа зүйлс бол аюу сайн хар. Олон талаас нь хар. Тэгээд яг хэд зүрх сэтгэлийн юм ч гэдэг юм уу эсвэл одоо тийм хоосон урам зориггүйгээр яг боддоор энийг яаж биелэх юм яах юм те тэр талаас нь хамаг юм хараад хичээвэл маш сайн шүү гэдэг үзэр гарч ирдэг байхгүй юу. Тэрнээс нэг тийм буруутсан, фактлуулсан яалал гэсэн юм бол яг үүнийг хэд бол уг нь зүгээр байгаад байна. Тэгээд ингээ харахад чинь таны амьдралыг харал та бүх юм ингээд гайгүй байгаад байгаа байхгүй юу. Тийм харин ингээд байна. Яг зөв. Айгүй их стресстэй тахөрөө. Бодох болов яах болов ингэх болов гэд. Гэтэл хүнд стрессж байгаа юмудаа яг тийм гаргалаагүй стресс гэдэг юм жаа. Нэг чинь нэсэндээ зүгээр л сэтгэцийн хямрал гэсэн үг ч мэдж байгааз. Тэрний орныг тийм гаргалгаатай ингэж болох юм тэгжлэх юм ингүүл бас арай өөр нэрээ юм ч юм бас дажгүй юм шиг гэдэг тийм бодоо явбал хамаагүй дээр гарах потенциал бүрэн танд байгаа юм байна. За тэрнээс нэг бяцхан дүгнэхэд бол тэний одоо хүсэл биелэх чинь одоо зөвхөн танаас хамаарна. Би ер нь бол биелэн гэхдээ маш сайн хичээх хэрэгтэй. Тэмцэгч тэнийг үйл явдал болж таарна. Хүмүүсийн эготойч нүүдлэхээр гарна. Өөрийнхөө эготойч нүүдлэхээр гарна. Гэхдээ гайгүй яагаад вэ гэвэл бүрэн потенциал нь танд байгаа бөгөөд бүх юмд тодорхой болгож чадвал танд хичээхгүй чадахгүй зүйл бол алгаа. За харин одоо гаргалгааны наривчлсан хөцөрлөөгөө орцгоё. Гэтэ энэ аюу дажгүй гурав үзэл гарч ирд ингээ харахаар тийм. За эхнийх нь нэг сар үзэр гарсан.
ерөнхийдөө зүүн совин хамгийн одоо зүүн совингоо дагаад бас жоохон манифест хийж бол аягүй сайн гэж харж байна. Энэ үзрээс сонгосон хүн та ер нь их тийм энергиэрээ тэжээгдэж, энергиээр цэнэглэгдэх төрлийн хүн юм байна. Ийм учраас ер нь энэн дээр ингэж болох юм байна, тэгэж болох юм байна. Ингээл бас илүү дээр юмаа гэж явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та өөрөө нэг тийм одоо өөрөөрөө энергиэр цэнэглэхгүй болохоор одоо яг одоогийн нөхцөл бол та жоохон тийм сөрөг энерги цэнэглэгдсэн яваад ах шиг байна. За юу. Жоохон энерги цэвэрлээд ингэж болох юм байна гэд явбал хамаагүй дээр. Хоёрдугаарт яалтчгүй өөрийнхөө бас одоо зүүн совин манифестийн талыг одоо болж байгаа бүтэж байгаа тал руу чиглүүлэхэд үзээрэй. Тэгсэн нөхцөл бүх юм аягүй сайхан болоод гоё явчихна. Яг одоогийн нөхцөл яагаад гэвэл та юу байгаад байна? Ерөнхий байгаад байна. Бүтгэж юм шиг бүтгэж юм шиг. Яг бас нэг тийм одоо нарийн ширийн детальтай одоо тийм юм байхгүй байгаа юм шиг үг юм шиг гэсэн юм яг тэгээд харахаар нэг тийм хоосон дүр төрх яваад байна. Энэ бол бас нэг тийм сайн зүйл бол биш шүү. Зүгээр л бүх юмыг өөрийнхөө нь одоо зүүн совингаар мэдээ тэрнийхээ төлөө сайхан тэмцээ те одоо нэгсэндээ логикоор сайхан гаргачих. Төлөвлөгөөгөө. Тэгэхээр тэрийгээ сайхан зүүн совингоор дагаад энэ болно итгэл би энэ амрах хэрэгтэй гэхдээ би юм хийх хэрэгтэй гэдэг нэгсэндээ өөртөө сайхан зүүн совингаараа хөтлүүлээд дүрм тогтоолгоод сайхан явах нь өөр чинь хамгийн зөв байна гэж одоо нэг гарч байгаа юм аа. За хоёр дахь нь дөрөв аяга. Юу штэ одоо яг залбирч би бол ойлгож лээ. Гэхдээ залбирлаа гэдэг чи одоо юм болохгүй штэ. Энэ үтээ сонгосон хүнтэй жоохон юу яагаад байна? Хоосон юм руу тийм бурхан багш мөн нэг тийм нэг авардаг хүн гарч ирээл таныг амар авардаг ч юм эсвэл амар нэг юм Ленин багш гарч ирээл таныг хөтлөөл одоо систем руу явна гэдэг шиг юм жоохон болох гээд байна. Энэ бол үгүй. Харин тэрсэн маа нэг хамгийн гол нүүр тулах хэвээр хамгийн гол ингээ хичээх хэвээр хүн нь та өөрөө байгаад байна. Энийг та өөрөө нэг сайн ойлгохгүй эсвэл ойлгосон ч гэсэн нэг л тийм одоо энэ бол дараач асуудал юм аа. Одоо тийм зүрхэндээ хамгийн гоё бүтчээс игээд тэгээ яг тархиндаа яг нүр болохоор энэ бол 33 дугаар асуудал юм аа. Цаана хийх зөндөө байна гэсэн мессежийг та өөр дээрээ өгжөж магадгүй байгаа даа. Тийм учраас миний өгч одоо болчих зүгээр л энийг бүтээ хий болгоо бүтээгээ сайхан дайр байна заа юу. Тэгээ энийг ингээ ерөнхийдөө ингээ амьдрал одоо хөдзөр хамаагүй ингээ харахаар их тийм буруутсан юм бол яг үнэндээ алга байна. Зүгээр л эн чинь нэг юм нүүр тулах хэвээр хичээх хэвээр зүйл шүү дээ. Энд ч одоо нэг тийм амар тийм цөмийн технологи, пуужингийн технологи биш шүү дээ. Тийм шүү дээ. Тэр талаасаа таны одоо тийм маш сайн хараарай. Тэгээд ялдтыг ингэчмэр байна. Энэ хөзөө сонгосон хүнтэй аягүй жоохон тийм сөрөг байх магадлал байгаад байна. Сар хөзөө. Тэгэхээр 4 аяга аль нь жоохон эморли хөзөр. Яагаад гэвэл одоо юу гэдэг юм аа. Аль өнцгөөсөө жоохон төвөгтэй энергийн жоохон хөзөр байдаг юм. Та ер нь энэ хөзөө сонгосон хүнтэй байнгын жоохон эморли өслөр ундаг. Эсвэл өөртөө жоохон ихтгэл байдаг ч юм уу. Тийм юм жоохон анзаараад байна. Болохгүй харин тэрсэн маа өөрөө хичээгээд гоё бай ингэ тэгээд эсвэл энерги цэвэрлэх хэрэгтэй. Тэр үнэхээр энерги цэвэрлэх арга мэдгүй байгаа бол та бүхэн энерги цэвэрлэлд орглох асуу саналж байна. Ямар ч аюу таалагдах байх. За 3 дахь нь шидтний өдөр. Яалтчгүй танд энэ одоо хүсэл энэ болж байгаа мөрөөдлөө биелүүлэх нь танд бас тэр төрлийн суралцах хэвээр амьдралын нүүр тулах хэвээр нэг зүйл байгаад байна. Шидтэн бол залуу одоо суур сайтай одоо юу гэдүүлээ потенциалтай хэрнээ юу бас жоохон туршлага муутай өдөр одоо шидтний хэлдэхгүй юу. Тийм учраас танд яалтчгүй энийг ингээ болгоё бүтээхээр дайрах үнэхээр тийм хэрэгцээ яадаг гэдэг юм байна уу гэвэл байна. Та ч бас тийшээ үнэхээр тийм хичээх ёстой юм байна. Тэрийг хажуугаар сайхан суралцаад өөрийгөө ойлгоод өөрийгөө бас тийм дахин нээгээд
би ингэж явж болох юм байна. Би ингэж бас хийж болох юм байна. Нэрээ чинь бас дайггүй юм байна гэдэг юм утгаараа орох ёстой юм шүү. Тэгж орж иж таны амьдрал бүр тийм сайхан дайггүй бас хамаагүй дээр болоод ингэчүүл болох юм байна гэдгөө сайхан орох юм байна. Үгүй бол та энтэй гэдэг нүүр тулахгүй бол эн чинь ингээ яг нэг нөхөд байгаа тавил гэж байгаа л юм байна. Мөрөөдөл чинь нэг биелсэн ч юм уу биелээгүй ч юм уу заяа. За тэгээд Сарба 4 аяг жоохон энерги чинь жоохон сул эсвэл бохирдсон байгаа учраас нэг бол бас зүүн сумд орох гэсэн жоохон тийм сөрөг байгаад байна. Тэгээд шидтэн ер нь жоохон нүүр тулна шүү. Нүүр тулахгүй бол бас хэрэг алга заяа. За одоо харин Oracle таны мөрөөдөл хүсэл мөрөөдөл биелээд одоо юу гэсэн байна? Харцгаая. За Сирианта ингэнэ. Бид нэр одоо юу яадаг? Ер нь амьдралыг ингээд хит хэцүү гэж харах тусмал бид хэцүү болдог. Гэтэл эн чинь яг үнэндээ бас хүүхдийн толомжтойгээд харахад дайггүй байхгүй юу? Амьдрал нэг талаасаа бол цэвэр харах үнцгийн л одоо юу гэдэг? Юу гэдүүлээ харах үнцгийн л тоолом гэх юм уу? Тэгвэл таны харах үнцэг ер нь жоохон тийм сөрөг тал руу таныг аюу тийм тэмүүлүүлдэг юм байна. Болохгүй заяа. Харин тэр зэмээ одоо харин бүр ингээд би болно. Одоо бүр дайжгүй, бүр би үүр сайхан юм руу орно гээл сайхан хичээгээ явах нь танд одоо хамгийн тийм чухал байна заяа. Тэгээд нөгөө талаас бусдыг ингээд хараад ахаар нэг амьдрал чинь бас нэг тийм хэцүү зүйл бол яг үүндээ алга. Та харин энэс жоохон тийм нүүр тулаг цотоод зүйлөө жоохон байдаг юм байна. За харин хоёр дахь нь шидтэн Важра Килияя. Одоо та өөрийгөө яг хэн байна гэж харна. Яг тэр хэмжээнд байх бүрэн потенциал нь бол байдаг юм байна. Хэрвээ та өөрийгөө суг бацаангаараа хараад бол бас явахгүй магадгүй байна. Зөрөөд би бол үнэхээр царайлаг гол мөдөд байвал баг л тийм хурдан математикны арилгач юм уу те. Эсвэл арай тийм метр 70 метр 50 бол арай бас яг байж болох байхлаа метр 70 ордог ч юм уу. Гэхдээ нэгс миний ярьчаа санаад ойлгож байгаа байх. Та өөрөө яг нэг юм гоё болно үнэхээр сайхан байх гэдэг байвал үнэхээр одоо дайжгүй байна заяа. Харин хэцүүд байна гэж яваад байвал бас таавч чадахгүй. Тэрийг ойлгохоор. За харин таны энерги энэ хүсэлтэй чинь одоо хэр зогцох яхийг хариад хэвлээ харцгаая. Гоонгч яалчвал хэлсэн шүү дээ нөгөө энерги чинь тэр сар үзэр харцаа. Хит нөө тэнийг одоо тийм тодорхой бус байлгадаг. Яах юм мэдгүй байлгаад идэг. Зөвч мэд хөвгөлмж байлгаад байдаг. Яг ч жоохон энерги бохирцсон бол жоохон юм гардыг шүү. Тэгээд нэг бас жоохон хуурам мэхлэх гэх юм уу. Эсвэл яг тийм хуурамч мэдээлэл мэдрэмжийг өөрч өгдөг ч юм жоо тийм байгаад байна. Амар ингээл зүн сумгаас энэ мөн гэд яг тэр мөн бариуг харахад биш байх тохиолдол тань жоохон байгаад байна шүү заяа. Тэгэхээр энерги жоохон цэвэрдэг ч юм уу. Эсвэл жоохон хиймэр нунаас хэрэг юм жоохон хиймээр байна. Нэгт хоёрдугаарт уг нь яг нэг юм болгон бүтээгээ дайрчвал уг нь энерги чинь аягүй сайн ихсэн аяг хүсэл биелэх өдөр тогтвортой аягүй дайжгүй багталсан юмгүй аягүй айтайхан байх бүрэн потенциал яд гэдэг юм бол байгаа юм биш үү? Та л өөр энерги жоохон орохгүй ч юм эсвэл энергээр нь жоохон блоклцсон байгаа болохоос уг нь нэг тийм буруу юм бол яг энергийн дээр чинь бол за яг гайгүй шиг хаашаа сар зурцсан болохоор гэхдээ суурьндаа бол дайжгүй байна. Яг жижигтийн ням бактери юм бол байна уу гэвэл байна заяа. Битгий өөрийгөө нэг тийм энерги хэлгэж битгий хараарай. Бүх юм зүгээр сайхан амьдрал явж байгаа. Амьдрал үргэлжлэхээр байгаа дайжгүй байгаа шүү. За тэгээ энэ хүслийн үед бол сүүлд нь хэлэхэд за нэг 70% таа бол хүсэл биелнэ. Гэхдээ цэвэр таны хичээл зүгтээс хамаарна шүү. Энэ бол жоохон хойшлох магадлал байгаа. Яагаад гэвэл таны одоо хэр хичээл зүтгэл хэний талгаас сэтгэсэн байдалтай бүхэн хурдан бас сайн болчихноос бас байхгүй штэ. Заримдаа дайжгүйч байна, латавич байна, бас бүр багтлахүйч байгаа штэ. Тийм болохоор ямар нэгэн зүйл өөрийгөө буруутгахгүй сайн хичээ, үр дүндээ сайн тулгараа заяа.
За ингээд одоо 2 дахь өдөр манд дуслаа. За хөзөр дэлгэхтэн таалагдсан бол лайк дараар, шеэр, subscribe дараарай. Манд donation бол маш баярлах болно. За тийм үнэтэй одоо бүрийн нөхцөл нэр хийх шинэ уц зоригтой байна те. Юуны төлөө төвчөндөө бичээвэр тэр чинь сайхан манифестгээ залбирлаар явуулах болно те. Дашин дуртууд ингээд байнга стресстэй одоо амар сэтгэл тавгүй хэцүү байгаа бол та бүхэнд орх энерги зүйлс асуу санал болгож байна. 10-20 минут сайхан давстаа осонд ороод 10 минут сайхан бэлтгэл хийгээд ирэхээр аюул сайхан энерги тайвшраад гоё болт юм байна шүү. За тэгээ сүүлд нь хэлье. Жаны Сүхбаатарын үг бидэнд мэдгүй чадахгүй зүйл үгүй бөгөөд хичээвэл цэнгэний мандад хүрч чаднаа. За одоо ингээд сайхан энэ үгээр энэ хөтөлбөр дуусгая. Одоо 3 дахь хөтөлбөргөө орцгоё. За 3 дахь хөтөлбөр маань Зоосны Хүлэг Баатар. За хөтөлбөрийг ажиглавал одоо нэгэн Мортон Баатар те одоо том зоосон бамбайтай одоо алсын бар харцсан морин ч гэсэн бас тайван эзэндээ итгэжсэн байдалтай одоо байж байна. За юу гэсэн үг вэ гэхээр хүсэл бол биелэхийн хувьд бол биелэн гэхдээ мэдрэмжэн дээр суурилж биелгүй харин аюу тийм тооцоо төлөвлөгөө тэгээ жоохон тодорхой цаг хугацааны дараа бол ер нь биелнэ. Тэгээд хитээс амар тийм эрсдэлтэй үйл хийж бол биелэх. Одоо гэсэн энэ хүчээр сонгосон хүн та ингэх гэдэг гэлс байж эсвэл гэлс ингээ гэлс тэгээ те гэлс ямар нэг биелүүлээ гэдэг. Үгүй энэ бол харин бүр тэрцсэн маа биелэхтэй тийм тогтвортой за дунд юм уу урт хугацаанд бүр айгүй дажгүй явж тийм биелэх зүйл байгаа юм. Тэгэд ингээд байгаа маа. Энэ хөдрийг сонгосон хүн та юу яагаад тань. За би 2 өдөр жоохон холиож ярихад нэг бодохгүй байна. Нэгдүгээрт жоохон аюу тийм юм биелчихвэ гэдэг аюу санаа зовдөг. Эсвэл биелжүүл ингэжүүл хичүүл яана гэдэг тийм одоо биелжүүл ингэжүүл хичүүл яана гэж тийм хийм санаа зовдөг. Эсвэл яг биелээд ингээд ороод ер нь яг гэхээрээ та бас нэг тийм хэрэгтэй хэрэггүй юм санаа зовдөг ч юм уу. Эсвэл бас хэрэггүй юмд бас их айдаг ч юм уу. Тийм байгаад байна. За юу битгий. Харин зүгээр өнийг бас хурдан биелж эсвэл хурдан биелүүлчихье гэх. Тэгээ хурдан биелэх болохоор яагаад удаад байгаа юм ч юм уу. Устж биш юм. Хямртай юм жоохон байгаад байна. Үгүй. Харин бүр тэцмэ заасны одоо би хэлдэг штэ. Таараа хөзөр бол одоо хөзрийн хамгийн удаан элемент нь бол зоос. Одоо зоос бол өөрөө гэхдээ хамгийн тогтвортой. Ямар ч үсэн энэ бол сайхан биелээд дайжгүй явчих нь гэвэл дайжгүй явчихна. Нэг тийм буруутсан юм бол байхгүй юм аа. Тэгтээ юу ястаа шүү. Бүх юм тодорхой болсон шүү. Яагаад биелэх юм, юу биелэх юм, тэг ямар ашиг юм, яаж ингээд гоё зүйл болох юм, тэг яг хэр хэмжээнд болох юм, хаана хизээгээд бүх юм аюу тодорхой байлгах ёстой бөгөөд тэрэндээ бас хүрэх хугацаагаа маш за яг энэ хэмжээнд тийм үлгэрийн биш. Бас хит эмо биш. Яг нэг юм байж болох үз нэг тийм одоо хит бас өөрөөрөө бүх юм энэ зориулахгүй гэхдээ бас нэг тийм байж болох үз айгүй сайхан тийм баланстай бөгөөд яг энэндээ бас тийм одоо сахилга баттай юм хиймээр байна. Тэгээ ингэмээр байна. Нэг юм ярьсных ер нь хүсэл гээд байгаа яг одоо энэ эмгтээчүүдэд жоох хангия. Ялангуяа одоо шинэ жил цагаан сарын хүмүүс гоё яадгийн амар нэг юм турах одоо пост ширэлдэг хажуугаар нь гоё одоо тийм буу замтлах пост зэрэг ширэлдэг. Тэгэхээр яаж хүсэлч юм биелэх юм. Яг нэг талыг гармаар байгаа бол нэг талаа гаргаад за би шинэ жилийн өсвөл цагаан сараар одоо хамаатан хүмүүс найзуудтай би гоё турцсан гоолыг харагдмаар байна. Тэхийн төлөө би яг бүрэн одоо сахилга батанд ороод би хоол нь харахгүй юм тэгээд яг тэгж явж байж бүрэн хүсэлчин сайн биелүүлвэл биелнэ. Ерөнхий хүсэл бол яг 80% биелэх магадлал юм бол байгаа. Тэгэхдээ та цэвэр одоо юу гэдгийг тэр 20% нь бол таны одоо өөрийгөө энэ хүслийг яаж авч явах гэсэн байдлаас одоо хамаарсан зүйл юм а гэдгийг аюул сайн ойлгох хэрэгтэй шүү. За юу. Нэгдүгürt ийм байна. За гэтэл хоёрдугаарт 5 зоос санаа зовнил. Яалтчгүй энэ хүсэл сонгосон хүнтэй жоохон юмнаас жоохон айдаг юм байгаад байна. Нэгдүгürt яг 5 зоос мөн өөрөө 2 утгатай хөзөр. Нэгдүгürt юмнаас тавар тийм айсан, хэтрүүлсэн, эсвэл болоод тийм ус үзээгүй байж хормоо шуулаа гэдэг үстэй.
ямар нэг зүйлийг бүрэн эхлэегүй тийм одоо хэцүү батгийн туулаагүй бижиж юу хийх гэдэг амар тэмцэлээр хямраад яана гэхэд нэгт хоёрдугаарт угаасаа амьдрал гоё хүсэл гоё зүйлийг мөрөөл бэлгүүлэх төлөө юу яана хэцүү хатуу зүйлээ туулна. Энэ дээр эрийн шир гаргаад эсвэл эмийн шир гаргаад одоо болгыг бүтээг дайрыг аалны хятад чадна гэхэд явбал бүрэн потенциал байгаа. Гагцгүй та энэ яг өөрөө бас яаж одоо бүх юм таны харах өнцгөөс хамаарат байна. Та энийг чаднаа болгоноо дайжвэ гэж явхад уг нь бол нэг тийм буруутсан юм бол алгаа. Зүгээр бүх юм айгүй дайжгүй яваад байгаа байхгүй юу? Харин та өөрөө юу ямар байна? Яг өөрөө энэ дээрээ тийм яг амьдрал бодоо байгаа юмудаа сайхан хөдөлмөрөд за би энэ болно энэ болохгүй энэ бол миний хий санаа зовно. Энийг бол би шийдэх ёстой. Энтэй бол яаж ч нүүрлэх ёстой. Энийг бол би одоо нүүрлэх хэрэггүй гэд ингээд тас гэд хичээгээд тэгээд тэрэнд одоо зоосны хүлэг батар боёо сайхан тайван шогшоор тогтдог гэд явах нь хэрэгтэй байна. Бас нэг юм анхаар. Яг энэ хөдөлгөөс сонгосон хүн та юу биш шүү. Одоо наадмаар уралдаг тийм 28 км-т амар тийм дайрдаг мөр биш. Харин хэдэн зуун км-т нөгөө тийм дээр үеийн баатар матгууж ундаг гэсэн штэ. Баг сайхан хурдлаа газар хороогаад нэг бүтэд аюу болоо хөрцсөн мэдэг. Тийм их хэмжээний морь шүү. Яа тэгвэл та энэ зүйлийг сонгосон хүн таны мөрөөдөл болон та аль алин том зураар эмихий бүтээ бас дайрыг гэдэг бүрэн потенциал нь яг ч байдаг юм байна. Гэхдээ энэ бол нэг төрлөөс орж ирсэн одоо давах ёстой хувь тавилангийн сорил заяа. Энийг та давж иж одоо юу аа яалч одоо тийм хувь тавилангаас орох тийм бэлэг гоё юм бол аавна. Нэг тийм буруутсан юм бол байхгүй тийм өөрөөсөө сайн ойлгуулаа заяа. Тэгсэн нөхцөлд хардаа 8 зоос миний хамгийн нөхцөл үзүүлэлт нэг хардаа амар гоё ингээд юу яцсан байгаа. Модны жимсмэс гоё ууцсан байгаа. Яалч уу сайхан үр дүнгээ аваад бас сэтгэл тайван байлгаад үгүй ингээд болчих байсан юм биш үү гээл явах зүйл байгаа юм. Тийм учраас нэг тийм бас битгий өөрөөгөө тийм буруутгаад хэцүү хатуу яалаа илгээд яв бүх юм амьдрал дуусч байгаа бүх юм зөв зүгээр байгаа. Үр дүн сайхан гарна. Тэгээд гол нь тайван бай хийх юмаа сайхан хийгээд одоо өөрөөсөө сахилга бат үүсгээд тэгээд сахилга батаас гадна нэг хамгийн чухал зүйл байдаг юм шүү. Юу вэ гэж одоо чөтгөр деталь нь байдаг гэж хүмүүс ярьдаг. Яалчгүй үнэхээр юмыг болгыг бүтээ гэж байгаа бол юу яах вэ? Одоо нарийн ширээ юмнууд харах. Одоо ийм юу байж болохгүй сте. 20 мянгаар юм зарвал баяжиг гэсэн яг зардал нь май 19 болчихвол тэгээд сте жигдэн багтлан сте. Яг тийм үйл явдал одоо болчих гээд байгаа учраас зүгээр л өөрийгөө битгий их тийм одоо буруутга зүгээр дайжгүй байна гэж сайхан яв заяа. Харин хамгийн амьдралын хамгийн дайжгүй хамгийн сайхан зүйл бол юунд орж ирдэг шүү. Уян хатан байдал. Жижиг сажиг уян хатан байх зүйлс бол орж ирнэ. Тийм оржихгүй нэг юу явах вэ? Мэдээж орж ирдгүүл яах вэ? Гэхдээ тэглээгээд энэ нь том зургаар таны амьдралын дотоод зорилгоо чинь эсвэл хүсэл мөрдөд чинь фактлуулна эсвэл жуудаа хийхэд унахч юм биш байхгүй заяа. Зүгээр л хийх юм сайхан хий, амьдрал нам хүсч сайхан биелчихнэ гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөсөлгөгч нь одоо хэдүүлээ орцгоё. За тэгэл яалчгүй гарч иж энэ дахио. За эхнийх нь сэлэмний боол, сэлэмний элч. Хөдрийг ажиглал одоо нэгэн их залуухан хэрэг нэг сэлэмний урд бас баахан одоо навчтай ирвэхтэй байж штэ. Ер нь жоохон зөрөгтэй хөдөлмөр байна. Яг зөрөгтэй тус гээл яг энийг эхлүүлмээр байна. Тэгэхгүй бол энийг ингээд таныг бол амар дайжгүй эхлүүлээгээ барьчаад тэг жоохон болтдаг ч юм уу. Эсвэл бол аваа хайтаа хэд хоног явж байгаа тэг болтдаг ч юм уу. Тийм сонин үйлдэл танаас гараад байна. Ийм зүйл бол танд ер нь их хэрэггүй заяа. Зүгээр л хийх юм сайхан хийгээд энэ болох юм байна, энэ болохгүй юм байна гэдэг шийдэмгий дайраа тэгээд
гол нь үр дүнгээ сайхан тодорхой болгоод ингэж ил явъя, энэ л зөв, ингэж ил миний амьдрал сайхан гэд одоо явмаар байгаа юм. Хит өөртөө одоо бас ингээ пагтлаа яалаа хэлээгээд бас битгий яв заяа. Харин амьдралын хамгийн дайжгүй, хамгийн сайхан зүйл бол юу? Залуу хүний сэтгэлгээ буюу бүх юмыг тодорхой болгоё дайчин бай. Тэгэд бүх юмыг сайхан амжуулъя гэж явдаг зүйл бол хамгийн сайхан зүйл байх юм шиг заяа. Энийг л та хамгийн сайхан ухаараа сайхан ойлгоод явах нь хамгийн одоо тийм чухал байх юм аа. Нэгдүгээр. За нөгөө талаас сэлэмний хүлэг одоо сэлэмний боол гэдэг бол юу шүү? Зоригтой бай. Юмнаас айгаад бэрхээд байх шаардлага ерөөсөө байхгүй заяа. Бүх юм хүслэр чинь болгоо. За харин зоосны боол бас юу штэ хажуугаар нь бас айгүй сайхан бүх юм төлөвчөө тайван бай. Энэ юу гэдэг үстэй? Гэрт орой хоол хийх нэг тийм хэцүү биш үстэй. Нэг юм цөв жоон нэг юм хоошор мөшөр хийгээл одоо цөв хийгээл нэг мах гаргаад гисгэлээ гисчээ хоорд нь ногоогоо арилглаа. Тэгээ хоорд нь урил зүрлээс бол одоо хэрцэн урил авч юм. Ямарсандаа айгүй энгийн хэрнээ дажгүй төлөж явдаг. Яг хөө жижиг ус ядаа за яг зүргээд. Амьдралын таны хүсэж байгаа зүйлс яг тийм л ахгүй да. Тэрнээс очиргоо одоо тийм нэгэнд 20 минут тэгэл одоо буцлах нь билетгэнээр 50 гэсэн мөл тэгэл 20 минут тавьд үстэй. Эсвэл 10 ч юм. Тэрнээс очиргоо тийм 5 руу орой Гялсбург тийм галын дэлд басааж байгаа те. Шатааж байгаа сайхан урдан болгон болсон болдгоо үстэй. Яг энийг өөрөөрөө зүрх сэтгэл сайхан ойлгоо болцаая. Тэгж сайхан та гоё урам жогноо тийм өссөн хам гоё юмуд бол авнаа гэдгийг та өөрөөсөө сайхан ойлгуулах нь хамгийн одоо чухал юм шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байна. Тэгээд дээр нь юу гэдгийг та амьдралдаа аюу тийм гоё зөөлөн хайрыг зөөлөн үр дүнг одоо хүсэх ёстой. Заавал нэг тийм би зовж гин, би зүтэрч гин, би ингэж тэгж гин гэдэг юм байхгүй. Бүх юм аюу дайжгүй урсгалаараа явж байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөж явах нь хамгийн одоо тийм сайн юм шүү. Нэгдүгээр. За тэгээд одоо сүүлийнх нь гэвэл одоо 7 сава. За хөдрийг ажиглавал ер нь жоохон өөрийнхөө төлөө энэ мөрөөдлийнхөө төлөө үнэхээр тэмцэх, өөрийнхөө хамгаалах. Тэгээд яг нэг энийг л бүтээ, энийг л хүсье гэсэн юм руугаа та орж иж хамаг юм сайхан одоо гой хүсэлчин биелээ шүү. Тэрнээс нэг тийм за нэг нээл гэдэг хүн дажгүй хэлсэн тэгээд болно гэж бол үгүй. Харин тэр ч та яг үр дүнгээ орохын төлөө ийшээ бас тодорхой хэмжээний тийм тэмцэл юмыг өгнүүлэх ёстой байна. Тэгэхгүй бол энэ хүсэл сонгосон хүнтэй жоохон юу яагаад байна? Аваад ажгүй явж байгаа. За энэ нэг хүн тэг гисэн эсвэл энэ хүн гисэн би ер нь тэрнийхээ л явъя гэхээр та өөрөө жоохон бас пагталчаад байна. Үгүй. Харин бүр тэр тусмаа би энийг болгоё, би энийг дажгүй байлгая. Энэ л миний амьдрал сайхан байх ингээд явах нь таны амьдрал хамгийн зүг байгаа юм шиг заяа. Тэрийг л та сайхан ойлгоо явж хахад бусд нь айгүй дайжгүй нэг тийм пагталчихгүй бүх юм ингээд өөрийн хүслээр ингээд өөрийн бас тийм сахилга батаараа сайхан биелчих юм байна. За тэг эхнийхээр нь ерөнхийдөө сайхан дүгнэхэд бол ийм байна. Сэлэмний зоосны хөлөг баттар айгүй дайжгүй гэхдээ удаандаа сайхан бүтэн сахилга баттай бай. Зоосны боол энэний төлөө айгүй тийм өөр гэсэн зоригтой өөр хөдөлтөлөө тэмц. 5 зоос яалчгүй амьдрал жоохон нүүр тулах хэвээр хитэн зүйл бол байгаа. Давхар та айцтай бас нүүр тулах хэвээр дээр нь амьдрал угаасаа хэцүү биш гэдэг итэг. 1 зоос энэ бүхэн аюул сайхан тайван гэдэгт итэг. Тэгээд аюул дайжгүй юм гэхэд бол дотор аюул сайхан биелэх бөгөөд 8 зоос. Тэгэхэд бол сайхан үр дүн хамаг юмны гоё юм сайхан авчих болно. Тэрнийхээ төлөө та яалчгүй өөрийн үзэл бодлоо хамгаалах шаардлага үүсэх юм байнамаа. Ер нь биелэх боломж бол бараг 80% ойлгочоор заяа. Тэгэхээр 20% танаас хамаарна шүү. За энэ нь тайрна. Oracle хөтөрж өгөө зөвлөсөн байна. Одоо харцгаая. За 8 гартаа одоо ян чингийн одоо уур ихтэй бол тэгэл ер нь амьдрал бүтэхгүй шүү гэдгийг хэлж байна.
битгий ямарваа нийгэмдэр орж байхад бол уурал, уцаарл заяа. Ерөнхийдөө та өөрөө 50 байж таны нэр айгүй дажгүй бол мэдээж яг нүүр тулах хэвээр зоригтой байх хэвээр гэсэн юм байлгүй л яг. Тэгтээ тэглээгээд нэг тийм амар тийм уурлаад, уцаарлаад байхаар тантай ерөөсөө юм бүтэхгүй. Харин ингүүл яах вэ? Тэгвэл яах вэ? Энэ илүү дайжгүй юм. Энийг ивэл болох юм гээд явбал танд харин бүр айгүй тийм дайжгүй тийм гой хүсэл мөрөөдөл бүх юм чинь аюу сайхан биелээ явна. Танд бол ер нь нэг тийм уурлаа тийм дайжгүй одоо бүтсэн яассэн түүх бол аюу ховор юм байна. Харин одоо эвээр үдсэн ингэж болох юм байна. Ингүүл дээр юм а гэсэн юм хийгээд байвал харин мөр амьдралын хамгийн сайхан чинь бүтээ явах юм байна. За нөгөө талаас дөржээ дөрөөлөө. Аюу тийм логиктэй явна. Одоо тэгээд байхад одоо логиктэй нөгөө юу юмараа жоохон зүүн савингаа сайн сонсноо. Энэ хүзрийг сонссон хүн та аюу тийм бас зүүн савинтай аюу дайжгүй юм биш үү? Гэтэл та өөрөө бас зүүн савин дээр нэг тийм одоо ухаардгүй эсвэл сонсдоггүй юм уу? Бас үл өшөөх жоох юм бол байдгийм байна. Харин бүр тэр тусмаа одоо за би ингэж болох юм байна тэ? Би бас ингэж болох юм байна. Энэ зүүн савин надад сайхан дэмжиж өгөөж тусалж өгөөж гэж явбал энэ хүсэл мөрч нь аюу сайхан биелэх юм бол байна гэж гарч байна. За харин одоо юу яа? Одоо энэ хүсэл чинь биелэхэд энерги нь одоо бас юу гэж одоо таарахаар байна. Тэр хэдүүлээ сайн харцгаая. За 2 зоос яалтчгүй тийм жоохон балансаа барьж явъя шүү. Амьдрал жоохон өөрчлөлт хэрэгтэй байна. Гэхдээ энэн дээр нэгсэндээ гол суурьндаа та өөрчлөгдөхгүй харин бусад юмч нь тас тус гэж явж байхад бол айгүй дажгүй байна. Хэд өөрийнхөө юмыг битгий өөрчил битгий яа бүх юм зөв зөвөр айгүй тийм дажгүй гэдгийг одоо та өөртөө харж ойлгол заяа. Амьдрал нэг тийм буруудсан одоо нэг тийм яасан исэн гэдэг юм байхгүй байна заяа. За тэгээ сүүлд нь 2 дахь хөзөр бол одоо юу 6 сава амжилтанд хүрэхдээ бүрэн итгэж тэрнээ сайхан манифест хий сайхан чиглүүлвэл ерөнхий амьдралын юм чинь бол аюул сайхан амжилтын гоё юм байна штэ. Та тэрэн дээр л өөрийгөө сайхан тэмүүлээд ингэж болох юм байна тэгж болох юм гэдээ явхад бол нэг тийм буруудах юм бол байхгүй заяа. Наад юм чи сайхан бүтэн таны иржил сайхан чиглүүлж байна. Гэхдээ жижиг сажиг юм бол жоохон байгаа. Тийшээ сайхан орчоорой. За ингээд 3 дахь хөзөр маань дуслаа. Хөзөр дэлгэхтэн таалагдсан бол одоо лайктараар шеэрээ subscribe дараарай. Мөн donation бол маш баярлах болно. За тэгмүүд л одоо бүлийн утган дээр хийх үсгийн ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмцэлгээ бичиж явуул тэр чинь л сайхан манифест хийгээд залбирлууд ирүүлэр болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайнсан хүссэн өрөө бүх юм амьдралч нь аягүй дажгүй явах болно. Харин та ингээд бас байнгын стресстэй хэцүү ингээд төвөгтэй байдал байгаа бол та бүхэн Oracle гэдэг энерги цэвэрлэг одоо давсан маань хэрэглээд үзээрэй. Одоо ердөө 10-аас 20 минут сайхан давстаасан дараад 10-аас 20 минут сайхан бясалгыг гадар ихээр амьдрал чинь одоо аюул сайхан болоод энерги сайхан аюул сайхан цэвэрлэдэг гоё болох юм байгаа юм шүү. За тэгээ сүүлд нь хэлье. Хамгийн сүүлд нь гэвэл энэ хүсэл ерөөдөө бол 80% бол биелэх шанстай бол юм байгаа юм байна. Гэхдээ таны одоо тийм сахилга бат бол маш хэрэгтэй гэдэг шиг гэдгийг хэлье. За ингээд одоо дараагийн зүйлээр уулзцгаая. Тэгээ сайн сайхан хүсье.